За сайн байцгаана уу? Монгол Хүнд аймгийн Хамраа олон амьдарч авсан паган байна. За би Монгол Хүнд аймлагт 24 оны 10 сараас ажиллаж эхэлсэн. Одоо ажиллаад 1 жил болж байна. За манай Хамраа олон кабинетаар түлхүү хамрын мэт төрөлтэй, хамрын хууч ууралтай, хамрын эсвэл тасалбарын мөрөлтэй хүмүүс түлхүү өвчлүүлдэг. Гэхдээ мөн улирлаас шалтгаалаад харшлын ринит, хүүхдүүдэд дунд чихний өрөвсөл, за цочмог болон архаг риносинусидийн өвчлөл бас их орж ирдэг. За хамгийн харшилтай хүмүүсийн хувьд түлхүү удирлаас шалтгаалаад удирлын шалтгаантай сэдэрлүүд айгүй их тохиолддог бол зарим хүмүүст одоо удирлын биш шалтгаантайгаар хамрын мэт төрөлт, хамрын байнгын мэт төрөлт илүү илбэг тохиолддог. Тэрийг хүмүүс би өөрөө харшилтай байна гэж ойлгоод бас нарийн мэргэжлийн хандахгүйгээр удаан хугацаанд явсны улмаас архаг дайвар хөндийн өрөвслүүд буюу архаг риносинусид их тохиолдох нь илбэг байдаг. За хэрвээ та бүхэнд хамар битүүрэг шинж тэмдэг илэрсэн удаан хугацаанд явсан бол нарийн мэргэжлийн эмчэд хандаж зөв онцлог эмчилгээ хийх шаардлагатай. За Монгол Хүнд аймгийн Хамраа олон кабинет нь Солонгосын Чаммед брендийн Хамраа олон ээж бүрэн тоног төхөөрөмжтэй хамрын дуран, чихний дуран, түнхийн дуран онцлог хийж байна. Мөн түнчлэн Солонгосын Хүнд аймгийн гоо сайхан нөхөн сэргээх нэцэслийн эмч Ким Янгог эмч маань сар бүр тогтмол ирж гоо сайхан нөхөн сэргээх нэцэсэл болон үзлэг онцлогоо хийж байна.